Сэтгүүлчид бид бэлтгэсэн текст мэдээ сурвалжлах ярилцлага редактортай хянуулахын өмнө нэг хүнд алдаа мэдгийг нь шалгуулдаг. За хин гэж бодож чинь та нар болор нэртэй найз маань дорн тавиад шалгаад өгчдөг. За хамгийн саак нь интернетгүй орчинд хүртэл ажиллаж байх үед маань чи энэ үгийг буруу бичсэн байх шүү, ингэж бичин шүү гэдгийг маань заагаад өгдөг. За Google дээрээ болор дуран гэж бичээд за худалдаж авах гэдэг цонхноор дарангууд ийм сонголтууд гарч ирнэ. 3 цагаар нь авах юм бол 19,000. Ингээд захиалах гээд тооцоогоо хийгээд болор дуран Opus-ийн бүх програм дээр тань одоо яг энэ цонхон дээр ингэж орж ирнэ гэсэн үг. За одоо ингээд буруу үгийг доогуур нь улаан зураасаар тэмдэглээд өгч байна. Маусныхаа баруун болонд дарангууд ингэж зөв бичнэ гэж зөв сонголт гараад ирлээ. За өөр нэмэлтээр бас маш гоё боломжуудыг болор дуран санал болгодог. Зөв бичих дүрм гэдэг энэ нэг жижиг цонх гарч ирнэ. Ямар үед анхаарлын тэмдэг ашиглах юм, ямар үед хаалт, зураас ашиглах юм гэдэг юм уу. Зөв бичих дүрмийн лавлгаа гарч ирнэ. За дараагийнх нь болохоор хувийн үгийн сан гэдэг хэсэг. Энэ дээр одоо жишээ нь та өөрийнхөө үгийн санд шинээр нэмсэн үгнүүдээ бичээд байна. Үг зүүн тайлбар тойл дээр дарангууд энд нэг юм хайлтын цонх гарч ирнэ. За энэ дээр жишээ нь ажил гэдээ хайгаад үзэнгүүт ажил хөдөлмөр гэсэн үг. Тэгээд нэр үгээ ажил гэдг нь ингээд ингээ гараад ирчихэ. Ажил гэдэг үгээ орчуулад англи хувилбаруудыг бас ингээд харж болно. За энэ мэтээр та бүхэн ч гэсэн болроо найзаар маань алдаа мадгаа хянуулах боломжтой.